Саг видео үзүүлж байна. Түүхэн дэх хамгийн цуутай 5 тагнуулч бүсгүй. Сүүл үеийн судалгаагаар эмэгтэйчүүд төрөлхийн чадварлаг тагнуулчид байдаг гэдг нь тогтоогджээ. Энэ нь тэднийг хүмүүсийн сэтгэл хөдлөлийг сайн мэдэрч олон зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлж чаддагтай нь холбоотой аж. Ингээд та бүхэнд өөрсдийн тэрхүү байгалийн авьяасаа хөгжүүлэн шилдэг тагнуулж болж чадсан 5 гайхалтай эмэгтэйн түүхийг танилцуулж байна. Нэнси Век, цагаан хулганд хочод тагнуулж. Нэнси Век нь дэлхийн 2 дугаар дайны үед Францын эсэргүүцлийн хөдөлгөөний гол нөлөө бүхий хүн байв. Тиймдээч түүнийг барихыг хүссэн германчууд толгойг 5 сая франкаар үнэлж байжээ. Гэсэн ч Нэнси маш сайн бултаж хэнд ч баригдаагүй байсан тул Гестапогийнхан бүсгүйг цагаан хулгана гэж хочлох болсон аж. Тэрээр нэг удаа нацистуудын сүйтгэсэн утасгүй сүлжээний системийг засахын тулд Германы шалган нэвтрүүлэх цэгээс цааш 500 км-т нэвтэрч байсан гэдэг. Улмаар бүсгүй ажлаа амжилттай дуусгаад Британи руу зогтож очиод тусгай ажиллагааны газарт элсжээ. Нэнсийн дараа нийцлэгдсэн овойрон мужид шүхрээр бууж Тронсесын ойд бүгсэн нутгийн эсэргүүцэх хүчинд зэр зэвсгийн болон мэдээллийн тусламж үзүүлсэн байна. Түүний ачаар босгогчид 100 хүний хохиролтойгоор СС-ийн 1300 цэргийг устгаж чаджээ. Мөн бүсгүй тухайн үед СС-ийн харуулыг нүцгэн гараараа хүнээж байсан юм. Харамсалтай дайн доосны дараа тэрээр нөхрөө Гестапогийнхны гарт амиа алдсныг мэджээ. Нөхөр нь байцаагдаж байх үедээ түүний байгаа газрыг хэлхээс татгалцсанаас болж тамлуулан амиа алдсан байна. Мата Хари, тагнуулч бүсгүй. Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй тагнуулчдын нэг бол яхаарахгүй Мата Хари юм. Нидерландын үзэсгэлэнт бүжигчний жинхэнэ нэр нь Маргарита Гертруда Зелла бөгөөд тэрээр 1905 онд карьераа эхлүүлсэн даруйда хагас нүцгэн хувцлалт дачаангүй байдлаараа тесрэлт хийж чадсан юм. Өөрөөр хэлбэл бусдын оюун санааг ховсдох мэт бүжгийн хөдөлгөөн нь түүнийг Берлин, Вен, Мадрид хотуудад олон тооны шүтэн бишрэгчтэй болгожээ. Улмаар бүсгүй нэр алдар, цэргийн болон улс төрийн асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлэхэд нь тусалсан байна. 1914 онд дэлхийн 1-р дайн эхэлж Европ ТВ-г дууслаж байсан ч Мата эрх мэдэлтэй танилуудынхаа тусламжтайгаар Европоор чөлөөтэй хэсүүчилдэг байв. Түүний хэрхэн ажилдаг байсан нь тодорхойгүй боловч 1917 онд Францчууд бүсгүйг германчуудын талд ажилласан хэмээн буруутгаж Британий тагнуулын мэдээг нотлохоо болгон ашиглажээ. Харин Мата Бельги улсад Францын тагнуул хийсэн гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Францчууд түүнийг өөрсдөд нь илгээсэн мэдээллээ Герман руу давхар явуулж хоёр талд ажилласан гэж үзсэн юм. Улбаар тэрээр 1917 онд буюу 41 наснда баривчлагдаж буудуулж цаазлуулах ял сонсжээ. Эдл Розенберг, хүйтэн дайны үеийн тагнуулч. Эдл Розенберг болон түүний нөхөр Юлис нар 1953 онд цөмийн зэвсгийн мэдээллийг Орос руу дамжуулсан гэх хэрэгээр буруутгагдаж цахилгаан сандал дээр цаазаар авахулж байжээ. Тодруулбал бүсгүйг ахынхаа атомын зэвсгийн нууц тэмдэглэлийг хулгайлж, хуулж бичээд гадагш гаргасан гэж буруутгасан аж. Ингээд 1950 онд холбооны мөрдөх товчооныхон тэднийг бусад тагнуулчдын хамтаар улсаасаа урах хувилдаан зохион байгуулсан гэж үзэн барьжээ. Хэдийгээр хосууд цагтан хоригдож байх хугацаанд хэрэгээ хүлээлгүй эсэргүүцсэн боловч Италийн ах болон бусад хүмүүс гэм буруугийн нотолсноор тэд цаазын ял сонсоход хүрсэн юм. Улмаар хосууд 1953 оны 6 дугаар сард хэрцгийгээр цаазлуулахад ихэнх хүмүүс тэднийг антисемитизмын буюу еврейн эсрэг үзлийн залилс гэж харж байв. Хожим Нобелийн шагналтын Жан Пол Сартрт тэдэнд тохиолдсон явдлыг бүхэл үндэсний хэмжээнд цусан толб үлдээсэн шүүхийн шийдвэр байсан гэж хэлж байжээ. Хамгийн харамсалтай нь 2001 онд Италийн ах үнэндээ миний дүү биш эхнэр маань тэмдэглэлийг нууцаар авч дахин бичсэн шиг санагдаж байна. Гэхдээ би яг тодорхой санахгүй байна гэж ярьсан юм. Анна Чапмен, Оросын гал улаан ус. Оросын гал улаан уст гоо үзэсгэлэн нэрээрээ алдартай Анна Чапмен нь 2010 онд хууль бус програм гэх тагнуулын бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэгдэж 9 хүний хамт баригджээ. Тус бүлэглэл нь нийгэм улс төрийн дээд зэндааныхны тойрогт нэвтрэх зорилготой Оросын тагнуулын агентлаг юм. Анна нь Оросын өмнөд хэсгийн Волгоград хотод улсын аюулгүй байдлын хорооны ахмад ажилтны охин болж мэндэлж байв. Мөн 2001 онд тэрээр Британий иргэн Алекс Чапментэй гэрлэж Орос Британий давхар иргэншилтэй болж байжээ. Харамсалтай нь хосуудын гэрлэлт цуцлагдаж бүсгүй Манхэттен руу нүүж очиод тэндээсээ нууц мэдээллийг Оросын Кремль руу илгээх болсон юм. Гэвч дараа нь Анна 2010 онд холбооны мөрдөх товчооны нууц ажилтны мэхэн дунан баривчлагджээ.
Улмаар тэрээр аав руугаа залгаж зөвлөгөө авсны эцэст амьд гарахын тулд өөрийнхөө хурамч пассвортыг Америкийн нэгдсэн улсын цагдаад өгч тагнуул солилцох тохиролцоогоор Орос руу буцжээ. Гэхдээ бүсгүй Оросд очсныхаа дараа нэр хүндтэй хэвээр байгаа зогсохгүй Оросын тагнуулын хамгийн дэд шагналыг хүртэж байсан юм. Josephine Baker цоотой өнгөт арьсны тагнуулч. Josephine Baker бол Америкт төрсэн Францын бүжигчин, дуучин, жүжигчин, иргэний эрхийн идэвхтэн төдийгүй Францын тагнуулч байсан юм. Тэрээр 1925 онд Америкийн нэгдсэн улсаас Парис руу нүүж эротик бүжигчин болсноор агшин зур дамжилтанд хүрчээ. 1939 онд буюу дэлхийн 2 дугаар дайны ихэнх үед бүсгүй Европ даяарх элчин сайдын яам, гадаад хэргийн яамнуудын албан тушаалтнуудтай холбоо тогтоон Германы армийн байршил болон удирдлагуудын талаарх мэдээллийг Францын талд илгээдэг байв. Тиймдээч Josephine Францын цэргийн тагнуулын хүндэт сурвалжлагч хэмээх цалыг хүртэж байсан юм. Түүнчлэн Германы нацистууд Франц руу давталж байх үед тэрээр нэр хүндээ ашиглан Европоор чөлөөтэй зарчих эрхтэй байсан бөгөөд нууц мэдээлэл олж түүнийг хөгжмийн нотын хуудсан дээр харагддаггүй бэхээр бичиж англи руу дамжуулдаг байжээ. Гэвч дайны дараа бүсгүй Америкт буцан ирж иргэний эрхийн хөдөлгөөнд оролцсноор арьс өнгөөр ялгуурлагч Ku Klux Klan бүлэглэлийн занл хийлэлд өртөх болсон аж. Мөн Josephine Baker нь 1963 онд Вашингтоны Линкольны талбайд болсон Мартин Лютер Кингийн алдарт надад нэг мөрөөдөл бий илтгэлийн цорын ганц эмэгтэй илтгэгч байсан гэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Их сурвалж видеоцыг сагцэг юм байна.